1521 зэрэг хуваагддаг 2017-оос бага 217-оос их хичнээн тоо байх вэ гэж. За тэгэхээр ийм болгоомыг бодохдоо бол яг хөө гэхээр хибээхийн тусламжтайгаар боддог бас. За хибээхийн 2015-21 гэсэн хоёр тооны бол хибээхийн болох нь. Хибээхийн болохдоо анхны тооны үрж үрж цадлах хэрэгтэй. За ингээд 21-ийг бол 3 тоонд 771 болно. За эндээс ижил тоонуудаа дугуулад нэгийн дараад бусд үлдсэн бүх тоонуудыг бол үржүүлнэ гэсэн юм зарчмыг боддог. За тэгэхээр энэ хоёр зэрэг хуваагддаг хамгийн бага тоо бол 205 байх нэ. За тэгээд нэгээс эхлээд 2017 хүртэл 105 хуваагддаг одоо нийтдээ хичнээн тоо байгаа юм бэ гэдэг нь болчих. За тэрнийг болохын тулд яг үхээр 2017-оо 105 хуваагаад бүх хэсгийг авчдаг. За эндээс бол 19 ширхэг юм тоо байгаа гэж гарах нь. За тэгэхээр бидний бодлогонд өгсөн ёсоор бол яг үхээр 217-оос их гэсэн. Тэгэхээр чинь хамгийн ихний тоо бол 105 байгаа. Дараагийнх нь бол 210 байгаа. Дараагийнх нь 315 гэдэг гих мэтлэнгээр бол 105-105-аар бол ингэ нэмэгдээ явах хэрэгтэй. За тэгэхээр энд бол нийтдээ бол ийм 2017 хүртэл бол нийтдээ бол бид нар бол 19 ширхэг тоо байгааг олцсон. За бидний нөхцөл ёсоор бол эхний хоёр тоо бол хасагдана гэсэн үг. За тэгэхээр 17 ширхэг тоо бол үлдэх нэ. За энэ нөхцөлийг хангах. За тэгэхээр эндээс бол D хариу